За сая Монгол Улсын ерөнхий сайд Занданшитар Оросын холбооны улсад альчлахдаа Оросын холбооны ерөнхийлөгчтэй уулзахдаа Оросын банк санхүүгийн байгууллагыг Монгол улсад үйл ажиллагаа явуулахыг дэмжинэ гэсэн агуулгатай зүйл хэлснийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж харсан. За энэ бол маш тийм одоо нягууртай асуудал юм. Яагаад вэ гэхээр Оросын холбооны улс бол одоо Украиний дайны улмаас олон улсын санхүүгийн тогтолцоонд бас бүрэлдэхүүн гишүүний хувьар оролцож чадахгүй маш олон хориг арга хэмжээнд орсон ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр энийг бол зөвхөн нэг юм одоо гадны банк оруулж ирж байгаа гэдэг агуулгаар нь биш. Ер нь одоо энэ хоригтой холбоотойгоор тийм ээ Оросын банктай харилцах нь бол одоо хэр зохистой вэ гэдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр бол сая бол одоо ерөнхий сайд бол бас маш тийм одоо болчингүй мэдээлэл хийжээ гэж харж байгаа. Тэгэхээр үүн дээр бол одоо арчилсан нам бол бас төдийлөн дэмжих боломжгүй юм байр суурьтай байгаа гэж үзэж байна.